Сайн байцгаана уу өдрийн мэнд. За саяхан би олныг сонирхолтой ном уншсан. Сандра Хан гээд шүдний эмч, шүдний гажигслын эмч бичсэн ном байсан. Тэгээ энэ ном бол орчин үед одоо хүүхдүүдийн ялангуяа бага насны, өсвөр насны хүүхдүүдийн эрүүл шүдний өөрчлөлт, эрүүл шүдний гажиг, нүүрний хэлбэр өөрчлөгдөж байгаа. Энэ нь юунаас болоод байгаа гэдгийг номдоо дэлгэрэнгүй ингэж тайлбарлаж жишээгээр татсан байсан. Тэгээ ерөнхийдөө ном дээр гарч байгаа санаа нь бол эрүүл нүүрний хэлбэр өөрчлөгдөхөд шүдний гажиг үүсгэхэд хамгийн гол нөлөөлж байгаа зүйл нь зажлах процессыг алдахсах, хамраараа биш амаараа амьсгалах, дээр нь хилний байрлал буруу буюу одоо хил тагнаад биш доор ингэж байрлсан байх, дээр нь бас ингээд нуруу үзүү цэх биш гэх мэт иймэрхүү гол дөрвөн хүчин зүйлийг тусгасан байсан. За яагаад зажлах процессыг алгаснаар, зажлах үйлдэл багаснаар ингээд нүүрэнд энэ нөлөөлөд байгаа вэ гэдгийг энэ үн тайлбарлахдаа хүн одоо ингэж байнга ингэж зажилж ич, хоол ундаа ингэж зажилж идчихэж эрүүний хөгжил, нүүрний булчин одоо зөв хэмжээгээр хөгжөөд энэ нь эргээд нүүрний хэлбэрт зөв төрхөнд нөлөөлнө гэж үзсэн. За тэгвэл хизээнээс юм одоо хүүхдүүдийн шүдний асуудал, эрүүл нүүрний гажиг ихсвэ гэд энэ хүн бол судлахад 19-р зуунаас ерөнхийдөө эхэлсэн байна. Тэр үеэс одоо их эрчимжсэн байна гэж үзсэн. За 19-р зуунаас аж үйлдвэржилт эрчимтэй явагдаад тэг үүний үр дүнд боловсруулсан бүтээгдэхүүн ялангуяа тийм зөөлөн төрлийн хүнсний бүтээгдэхүүн их болсон. Дээр нь хүүхдийн сүү гэхэд л одоо хуурай сүү гарч ирсэн. Үнийг дагаад одоо бүр няраа хөвгт хүртэл өөрийн одоо нөгөө уруул амны одоо булчингаа их ажилуулж хөхөө хоолдог байсан бол одоо хүүхдийн сүү гарснаар угчаар ингээд зөвхөн ингээд уруулаа ажилуулнгаа хөхөхөд эрүүний хөгжил, нүүрний булчин ингээд багаас нь ингээд баг ажиллаж ийн ч гэдэг юм уу. Гэх мэтээр амьдралын иймэрхүү хэв маяг өөрчлөгдсөнтэй үүдэлтэйгээр бага насны, өсвөр насны хүүхдүүд нүүр нь одоо эрүүл нүүр нь шүдний өөрчлөлт орж байна гэж үзсэн. Яагаад заавал одоо том хүн биш хүүхд ингээд байгаа вэ гэхээр одоо хүүхд одоо эд яг өсөж яваа учраас өсөх явцдаа тэр нь амьдралын хэв маягаас шалтгаалаад нүүрний хэлбэр нь одоо эрүүл шүдний хэлбэр нь өөрчлөгдөх амархан гэж үзсэн. За өвөө нь, аав нь, хүү ингээд нэг гурван үеэрээ одоо энтхгээс англи руу ингэж цагаачилж амьдэрсэн юм айлын гурван хүн байна. За өөх нь эрүүл нүүрний хэлбэрийг харахад бол ерөнхийдөө хөгжлөн зөв өв тэгшээл дараа нь одоо хүүхдийн аав нь өөх нь хүү нь болохоор эрүүнийх нь хөгжил жоохон сул эрүүн ингээд доод эрүүн ингээд жоохон цаашаа орцсон юм шиг харагдаж байгаа бол дараагийн 3 дахь үеийн ач хүн дээр нь болохоор ингээд эрүүн одоо бүр ингээд цаашаа ийм богинохон цаашаа орцсон юм шиг эрүүтэй. Тэгээ ерөнхийдөө нүүрнийх нь одоо нөгөө хэлбэр төрх бас ингээд онцгой байгаа. Тэгээ үүнийг бол тайлбарлахдаа өвөө нь одоо багаасаа нөгөө хоёрыг одоо илүү олон жил ингээд уламжлалт хоол хүнсээ өөрийнхөө төржс нутагтаа одоо уламжлалт хоол хүнсээ идж байгаа. Дараагаар нь бол одоо Европ руу, Англи руу одоо аж үйлдвэрт ингээд эрчимтэй хөгжиж байгаа улс руу очиод тэгээ тухайн улсын хоол хүнсийг хэрэглэсэн чи ерөнхийдөө нүүрэнд нэг өөрчлөлт ороогүй гэж үзэхэд нөгөө аав хоёр болохоор тэр өвөөг бодвол арай харцсангүй залуугаасаа багаасаа нөгөө Англид гараад тэгээ тухайн улсын хоол хүнс ялангуяа одоо тэгээ зөөлөн хоол хүнс идээд эхлэхээр дэс нь нөгөө эрүүний ажиллах, шүдний одоо зажлах гэх мэт одоо үйлдэл нь багасаад ирэхээр энэ эргээд нүүрэнд нь нөлөөлөд юм бош тогтсон ингэж үзсэн. За энэ эмч бол байнга ингэ зажлах процесс явагдчихэж тэрний эргээд одоо хүний эрүүний хөгжилд нөлөөлнө. Дээр нь бас ингэ нүүрний булчинг бас байнга ажиллаж байгаа учраас тэр булчин ингэ зөвхөн хэмжээгээр хөгжөөд бас нүүрний хэлбэрийг ингэ хадгалахад үр дүнтэй гэж үзсэн. Эсвэргээр ингэ зажлах процесс ингэ багасаад энийг алгасаад ахаар эрүүний хөгжилд нь суул. Дээр нүүрний булчингууд бас нөгөө ажиллагаанд багасаад ирнэ. Энэ эргээд нүүрний одоо өнцөгт үүссэн байдал нүүрний зөв хэлбэрийг хадгалах боломжгүй гэж үзсэн. За хоёрдугаарт хил бол заавал тагнаад шүргэж наалж байрлсан байх ёстой байтал ингээд зарим хөтлөхөр ингээд ам нь ангаацсан. Тэгээ хил нь тагнаа дээр биш ингээд доор ирчгээр ам нь ингээд сул иймэрхүү ингээд ангаацсан юм шиг яваад байх юм бол энэ нь нүүрийг бас ингээд уртсахад нөлөөлнө. Тэгээ дээр нас яг хамар налчиж ирдэг. Ерөнхийдөө нүүрнийг палисэн, тэгээ үнцэг үүсээгүй. Эрүүн урагшаа юм хөвтэй чигэлд ингээд хөгчгөрөө л эрүүн сайн хөгжөөгөө тэгээд арагшаа ингээд нэг шахагдсан юм шиг тийм
харагддаг. Нүүрд нь тэгж өөрчлөлт ордог гэж үзсэн. За үүнээс гадна хэл ингээд доор байрлаад тахаар хүүхэд амаараа амьсгалах болдог. За хэл тагнаад байрлахтай тагнаад ингээд шүрэх маягтай ингээд чавтаагаар байрлаж явах хэрэгтэй гэж үзэхэд ингээд доошоо ингээд буучаад ахаар одоо ингээд нүүр нь иймэрхүү маягд ингээд босоо чиглэлд уртсаж ирнэ гэж үзэж байгаа. Дээр нь ингээд хэл ингэж тагнаа хавьд ингэж байрлаж иж нөгөө шүдийг юм номын хэлбэрт ингэж барьж өгөхөд үүрэгтэй байдаг бол ингээд доошчоор нөгөө шүд чинь юм номын юм байрал нь бас ингээд алдагтаад тэгээ шүднүүд хоорондоо ингээд нааша цаашаа болоод шүдний хэлбэр тас өөрчлөлт орж ирнэ гэж энэ үзсэн. За хүний амны одоо төгс байрлал бол хэл ингээд тагнаад хүргсэн байдалтай. Дээр нь хоёр урал ингээд хамигсан. Хоёр урал ингээд хоорондоо амаа хамигсан. Одоо шүд ингээд баг зэрэг бас хоорондоо хүрсэн. Гэтэ бүр ингээд чанга цуух биш баг зэрэг хүрсэн. Ийм байдалтай жиж хүний амны хөндийн одоо байрал зөв болоод энэ нь эргээд нүүрний зөв хэлбэр төрхийг хадгалах үүрэгтэй гэж үзсэн. За эсрэгээр ингээд тагнаанд явах стайл доошоо буулаа. Тэгээ хоёр урал саллаа. Тэгээ ам ер нь ингээд юм ангайсан байгаад тахаар нүүр ерөнхийдөө юм уурт болоод тэгээ хамран цаашаа налчижсэн юм шиг болоод ер нь амаа хамигсан байжж энэ хамраараа амьсгалахад бас нөгөө нөлөөтэй үр дүнтэй гэж үзсэн. За энэ хоёр бол одоо нэг айлын эгчтэй хоёр хүүхдээ. Тэгээд багаас нь бол хоёулангийн амаа дандаа хамигчвэ. Амаа битээ ангаажээ гэж хэлдэг байсан гэж. Тэгээд нэг хэдэн жилийн дараа харахад бол нэг нь бол ингээд тэр хийсний дагаад ингээд амаасаа хамигдаг байсан. Нөгөөх нь бол чадаагүй. Тэгээ үр дүнд нь ингээд нэг айл эгчтэй хоёр хоорондоо л ерөнхийдөө царай адилхан. Гэтэ ингээд хэдэн жилийн дараа харахад царайнд нь ингэж өөрчлөлт орсон байна. Амаа хамигдаг байсан. Өөрчлөлт ямар байгаа ингэж харуулж байна. За энэ Сандра хаан гэдэг эмчийн хэлж байгаагаар бол одоо хүүхдийн шүдэн гажигтай нас цаашаа үнийг одоо шүдний аппаратаар заслаа, жигд болглоо гэдэг асуудал шийдэгдэхгүй. Цаад одоо шалтгаан хүчин зүйлийн буюу одоо сайн зажиж идэггүй байх, амаа ангаадаг байх, амаараа амьсгалдаг байх, бас нөгөө буруу суудаг байх, хэвтэгтэй хүртэл одоо доошоо харж унтах гэх ч юм уу иймэрхүү одоо амьдралын өдөр тутмын одоо хөвшлүүд нь буруу байх юм бол энэ шүүд засах тэгшлэг бол зөвхөн л одоо төр зүрийн асуудлаа. Тэгэхээр цаад одоо учир шалтгааныг шийдэх засахын тулд хүүхдийн одоо өдөр тутмын амьдралын зуршилд хэв маягт илүү анхаараа гэж зөвлөсөн байсан. Тэгээ өнөөдөр имчилгээ бол үгээр дуусгаж байна. Баяртай.